За сайн байна уу хүүхдүүд. Өнөөдрийн хичээлээр 2010 оныхоо 2 дугаар хэсгээр рүү орё. За өчигдөр 29 дугаар бодлогыг дуустал явсан бол өнөөдөр 30-аас эхлэе. За энэ бодлогыг харахаар манай хүүхдүүдийн хамгийн сайн чадах бодлогуудын нэг байна. Яасан бэ гэхээр энэ хэлхээний схемийг үнэн зөв уншаач гэсэн байна. За тэгэхээр эндээс харахаар 1 2 хоорондоо цуваа, араасаа 3 ба 4-тэй цуваа байна. 3 4 нь хоорондоо зэрэгцээ байна. Тэгэхээр ийм хэлхийг юу гэж уншдаг вэ гэвэл 3 ба 4 зэрэгцээ нийлээд 1 ба 2-той цуваа гэж уншдаг, тийм ээ. За дараагийнх нь бодлого болохоор саяны хэлхэн дээр ерөнхий эсэргүүцлийг бодож олох юм байна. За тэгэхээр энэ бас одоо яг ижил эсэргүүцлүүд зэрэгцээ үед 2 байвал 2 дахин багасна үндсэн эсэргүүцлийн хэмжээ, 3 байвал 3 дахин багасаа явдаг. Тэгвэл энэ ч эсэргүүцлийн хагас болцсон. Тэгээ энд болохоор 2 эсэргүүцэл маань шууд нэмэгдэнэ. Энд бол 3-аараа нэмэгдээд ингээд 2.5 гарч байна гэсэн. За энэ бодлогон дээр бүгдээрээ анхаарай. Энэ гүйдлийн хүчний хууль өгөгдчих. I-г нь болохоор 2 гэд өгчөж. Энд ч байгаа А нь болохоор бас 2 гэж өгчөж. За 3 секунд агшинтах гүйдлийн хүч ямар байх вэ? Тэгэхээр 3 2 3-ын 6 2-ыг нэмлээ. За бодолтаараа. За 2 3-ын 6 нэмэх нь 2 гэхэд ингэж гарсан байна, тийм ээ. За дараагийнх нь бодлого болохоор өмнөх бодлогынхаа хуулиар тэгээс 5 секундын хугацааны завсарт хөндлөө огтлоор урсаж буй, дамжуулагчийн хөндлөө огтлоор урсаж буй цэнгийн хэмжээг олооч гэсэн байна. За тэгэхээр энэ бодлогон дээр болохоор нэг ч хугацаанд урсан өнгөрөх цэнгийн хэмжээг гүйдлийн хүч гэдэг учраас цэнгээ олъё гэвэл гүйдлийн хүчээ хугацаагаар үржүүлээд олчихно. За тэгэд тэг секундээс 5 секундын хоорондох гэхлээр тэг секундэд арай өөр, 5 секундэд өөр, 4 секунд, 3 секунд тийм учраас бодолт маань тэр хугацааг харгалзаж үзэхийн тулд за үндсэн хуулиа иччлээ. За тэг секундэд бол 2 ампер, 5 секундэд бол 12 ампер юм байна. За тэгвэл энэ хоёрынхаа дундаж утгыг нийт хугацаагаар нь үржүүлж бодно гэсэн үг шүү. За цахилгаан гүйдэлтэй холбоотой доорх хэллэгүүдээс бурууг нь олоорой гэсэн байна. За зэрэгцээ холбогдсон элементүүд дээр унах хүчтэй тэнцүү байдаг нь үнэ. Ампер метрийг гүйдлийн хүчийг нь хэмжих элементтэй зэрэгцээ холбодог. За энэ бол худлаа тийм ээ. За бидний хариу бол B хариултах нэ бурууг нь ол гэсэн учраас. За R-т эсэргүүцэлтэй цахилгаан хэрэглэгчийг U-т гүйдэлтэй үсвэр толбоход Т хугацаанд Q-т дулаан ялгардаг. За тэгвэл хүчтлийн 2 дахин хэрэглэгчийн эсэргүүцлийг мөн 2 дахин. За 2 дахин 2 дахин багасгавал Т хугацаанд хэрэглэгчдэр ялгарх дулааны хэмжээг олооч. За энэ бол Joule Lenz-ийн хуулиар бодно тийм ээ хүүхдүүдээ. За Joule Lenz-ийн хууль бол хүчтлийн квадратыг эсэргүүцэлд нь хуваагаад хугацаагаар үржүүлнэ гэсэн үг. За үндсэн Joule Lenz-ийн хуулийн томьёо энэ байна. За хувиргалтаар омын хуулийг хэрэглээд 2 өөр шинэ томьёо үүсдэг. За тэгэхээр хүчтэлтэй томьёог нь ашиглах юм бол хүчтлийг 2 дахин багасгасан, эсэргүүцлийг 2 дахин багасгасан. За энд 2 дахин 2 2-ын 4 дахин багассан гэсэн үг. Эсэргүүцлийг 2 дахин багасгахаар өөрчлөсөн. За тэгэхээр яасан байна хүүхдүүдээ 2-ны 1 дахин багассан байна. Электролит дахь цахилгаан гүйдлийн үед электрод дээр бодис ялгарх үзэгдлийг электролиз гинэ. За тэгэхээр юу гэсэн үг юм бэ гэхээр хүүхдүүдээ. За ингээд шингэн уусмалт 2 электрод тижэл үсгэж холбогдсон байна тийм үү? За тэгвэл энэ нөхцөлд яадаг гэхээр энэ 2 электродн дээр бодис ингэж ялгардаг. За нэгсэндээ ионууд ирж колоны хуулиар таталцаж буудаг, наалтдаг гэсэн үг. За тэгэхээр энэ шингэнийг нь болохоор электролитг нь, энэ хоёрыг нь болохоор электродуудг нь, энэ дээр энэ бодис ингэж цугларч байгаа үзэгдлийн электролизийн үзэгдэл гин. За тэгвэл 1 ампер гүйдэлтэй. За энд нэг 1 ампер гүйдэл байсан байна тийм үү? За энэ үед 10 цагийн турш катод дээр ямар масстай хөнгөн цагаан ялгарх вэ гэсэн байна. Массыг олдог томьёо нь бол байна.
За цахилгаан химийн эквивалентийг цэнгээр үржүүлнэ. За цахилгаан химийн эквивалент гэдэг нь 1 кулон цэнэгт цэнэг гүйж яхад ялгарч байгаа бодисын хэмжээ, тухайн бодисын хэмжээ л гэсэн үг шүү хүүхдүүд. За тэгэхээр өмнөх нэг хугацаанд дах цэнэгийн хэмжээ гүйдлэн үүсгэхээс гадна нөгөө масс олдог химийн эквивалентийг цэнгээр үржүүлсэн томьёонуудыг ашиглана. За доорх томьёонуудын аль нь кинетик энерги илэрхийлэх вэ? За энэ маш амархан томьёон тийм үү хүүхдүүдээ. Энэ бол ертөнц дахины талцлын хууль байна. За энэ соронзны хууль байна. За энд дотоод энергих байна. Энд кинетик энергих байна. За энд соронзон ор өгөгдсөн байгаа юм байна. За энд цэнэг хурдтай орж ирж байгаа юм байна. За тэгвэл соронзон орны зүгээс цэгэнд цэнэгт үйлчлэх хүчний чиглэлийг тодорхойлооч гэсэн байна. За бүгд анхаараарай. Энд 100 гарын дүрмээр бодно. За 100 алга руу энэ соронзон орон орж ийн. За тэгэхээр энэ одоо шурганы буюу шүрүүпний толгой гэсэн үг. Тэгэхээр энэ гарын алгаа энэ дэлгэцтэй ингээ харах юм бол гарын алга маань наашаа харцсан байх хэвээр. Харин энэ чиглэлийн дагуу дөрвөн уруугаа байрлуулна. Тэгэхээр эрхийн уруу хаашаа чиглэж байна? Дээшээ чиглэж байгаа биз? За тэгэхээр би хариулт харъя. За тийм байна. За онлын хувьд юу гэсэн бэ хүүхдүүд харъя. За Лоренцийн хүчний дүрмийг 100 гарын дүрмээр олно гэсэн байна. За өмнөх бодлогын үргэлжлэл байна. За тэгвэл Лоренцийн хүч буюу Лоренц эрдэмтний гаргасан томьёогоор нь за цэнэг нь юм байхад энэ цэнэгийн хэмжээ нөгөгдсөн, хурд нь нөгөгдсөн. За энд соронзон орных нь хэмжээ нь 2 тесла байсан бол хүчийг нь олооч гэсэн байна. За тэгэхээр энэ гурван хэмжигдэхүүнийг үржүүлэхэд хариу нь гарна шүү хүүхдүүдээ. За томьёо харъя. За Лоренцийн хүчний томьёо бол цэнэг, хурд, соронзын төгцийн векторыг үржүүлэх нэ. Хоорондоо ижил зайд орших зургийн автгаад перпендикуляр чиглэлтэй дамжуулагчид өгөгдсөн. За энд 3 дамжуулагч яг ихс наашаа чиглээд байгаа юм байна. За тэглэг дээр энэ ОЦ-т соронзын төгцийн вектор хаашаа чиглэх вэ гэсэн байна. За анхаараарай. Гүйдэлтэй дамжуулагчийн эргэн тойронд үүсэх соронзон орныг энэ баруун шүргийн дүрмээр тодорхойлдог. За баруун шүргийн дүрм гэдэг нь гүйдлийн чиглэлийн дагуу эрхийн урууг байрлуулад за тэгвэл атгсан дөрвөн хурууны чиглэл бол үүсэж байгаа соронзон орныг зааждаг, чиглэлийн зааждаг. Гүйдлийн чиглэлтэй холбоотойгоор энэ бүдүүч зураг байдаг. За тэгэхээр энэ чиглэлд бол ийм тэмдэглэгээ үүснэ гэсэн үг. Харин энэ гүйдлийн чиглэлийн артлыг бол ийм хэрэгс тэмдэгтээ үүсгэнэ гэсэн үг. За тэгэхээр энэ шургийн үзүр гэсэн үг. Энэ шургийн толгой гэж ойлгох шүү хүүхдүүдээ. За хөдөлгөөнгүй цэнэгийн эргэн тойронд цахилгаан ор үүсдэг бол хөдөлжгүй цэнэгийн эргэн тойронд соронзон ор үүсдэг. Тэгэхээр цахилгаан гүйдэл гэдэг бол хөдөлжгүй цэнэгүүд гэж хүүхдүүд мэднэ, тийм ээ. За гэрэл ба гэрлийн үзэгдэлтэй холбоотой хэллэгүүдийн аль нь зөв бэ гэсэн байна. Гэрэл тунгалаг орчин буйд харилцан адилгүй хурдаар тарна. За үнэн шүү хүүхдүүдээ нэг тунгалаг орчноос нөгөө тунгалаг орчинд хугарч орохдоо хурд нь өөрчлөгддөг. Нэгсэндээ дэлгөөний урт буюу хурд өөрчлөгддөг гэсэн үг. Оптик сэрэг орчноос оптик нэгт орчинд гэрэл тусахад дотоод бүрэн ойлт явах боломжтой. За энэ худлаа шүү хүүхдүүдээ яагаад гэвэл оптик нэгт орчноос оптик сэрэг орчинд тусахад дотоод бүрэн ойлт явагддаг. За тэгвэл эндээс харахаар энд оптик нэгт орчин буюу ус байна. Энд чи оптик нэгт сэрэг орчин буюу агаар байна. За тэгэхээр ихс тусгал ингээ гараа явчихна. За өнцгөр хазгаалах тусам ингэж явж байгаад маш анхаараарай. Яг энэ өнцөг дээр ирэхэд ишээгээ 90 градус болж ингэж явдаг. За эндээс өсвөл яг энэ хязгаарын цэгийг бол дотоод бүрэн ойлтын хязгаарын өнцөг гэн. За эндээс ишээ бол ингээд бүтнээрээ аваад буцаад энэ дотроо тархатгаа гэсэн үг шүү дээ. За тэгэхээр хариулт бол 1 ба 3 гэдэг хариулт байна. За энэ маш амархан бодлого байна. 45 градусаар тусгасан бол тусгалын
цацрагийг нормалаас 5 градус холдуулбал туссан ойсон цацрагуудын хоорондох өнцөг ямар болох вэ? За 45 градус байсан цацрагийг нормалаас 5 градусаар холдуулвал гэхээр 50 болсон гэсэн үг. За хоорондох өнцөг ямар болох вэ гэхээр мэдээж 100 болно, тийм ээ. За 43 дугаар бодлого. Зураг дээр линзийн гол оптик тэнхлэг өгөгдчихжээ. За тэгээд S гэд бие өгөгдсөн. Энд ч дүрс өгөгдсөн. Хялбар байгуулалтаар линзийн байрлал, фокусын зайг олоод асуултанд би хаана байрлаж байна вэ? Цуглуулагч уу, сарниулагч уу? За ДНЧФ агаар тэмдэглэсэн шүү гэсэн байна. За байгуулалт хийж үзье хүүхдүүдээ. За хамгийн ихний байгуулалт бол биеэс дүрс хүртэл цацраг татах ёстой, гэрлийн цацраг. За гол оптик тэнхлэгтэй огтлолцож байгаа цэг дээр бидний линз байрлаж байгаа гэсэн үг шүү. За дараа нь анхаараарай. Гол оптик тэнхлэгтэй параллел цацраг явуулна. Энэ маань линзээр хугарна. За энд хугараад энэ огтлолцож байгаа цэгийг бол фокусын цэг гэнэ. За фокусын цэгийг тодорхойлсон юм чинь нөгөө талд нь бас адилхан фокусын цэг тодорхойлогдох ёстой. Фокусын цэгэд дайрсан цацрагаа ингээд явбал энд бие үүсч. За энэ бол цуглуулагч линз бөгөөд бие маань фокусын цэгээс хол зайд байрлаж байна. Гэсэндээ фокусын цэгээс 2 дахин их зайд байрлаж байна. Тийм ээ? За тэгвэл цуглуулагч линз бөгөөд 2 дахинаас их зайд оршиж байна гэсэн хариулт гарч ирнэ. За 44 дугаар бодлого. Гэрэлтэй холбоотой доорх хэллэгүүдийн аль нь зөв бэ гэсэн байна. Гэрэл нь долгиолог ба бөмбөлөг гэсэн хоёрдмол шинжтэй. Үнэн шүү хүүхдүүдээ. Гэрлийн даралт ба дифракцийн үзэгдлүүд гэрлийн бөмбөлөг шинжтэй холбоотой. За гэрлийн даралт нь бол бөмбөлөг шинжтэй, дифракц нь бол долгиолог шинжтэй. Тэгэхээр энэ бол худлаа. Интерференц ба фото эффектийн үзэгдлүүд нь долгиолог шинжтэй. За энэ бас худлаа шүү. Интерференцийн долгиолог, фото эффект нь бөмбөлөг шинжийг илэрхийлдэг. За тэгэхээр зөвхөн нэгдүгээр хариулт буюу A хариулт шүү хүүхдүүдээ. За 45 дугаар бодлого. Тухайн металлын фото эффектийн улаан хэллээ. Долгионы уртл ямтай бол металлаас электрон гаралтын ажлыг олоорой гэсэн байна. За гэрлийн долгион тархах хурдыг C гэж үзээрэй гэсэн байна. За томьёо нь мэдээж фото эффектийн Эйнштейний тэгшцэл гарч ирнэ. Улаан хэллий томьёо ашиглагдаж таарна. За энэ дээр бид нар гаралтын ажлыг олоорой гэсэн учраас маш анхаараарай. Гаралтын ажлыг энэ томьёоноос улаан хэллийн томьёоос гаргаж ирэх юм бол гаралтын ажлыг олё гэвэл энергийн хэмжээг долгионы уртад хувааж олно. За тэгвэл тийм томьёо хаана байна вэ гэхээр эндээс харахад хаа байна хүүхдүүдээ? Энэ E хариулт байна, тийм ээ? За харъя. За онлын өгсөн байна. За 46 дугаар бодлого. Хэлбэлцэх хөдөлгөөнтэй холбоотой доорх хэллэгүүдийн аль нь зөв бэ гэсэн байна. За хүүхдүүдээ одоо багшаа үзүүлэх видеог давтах үүднээс үзцгээе. За энэ зориул та нарт зориулж бэлтгэсэн шүү багш нь. За долгион. Хүн долгион гэж юу вэ гэвэл орчинд хэлбэлцэл тарахыг л хэлээд байгаа. За тэгэхээр бид нар сая 1-2 дугаар асуултаа ойлгочлаа. Нэг чухацаантыг хэлбэлцлийн тоогоор илэрхийлэгдэх хэмжигдэхүүнийг давтамж гэнэ. Энэ бол үнэн тийм ээ. За хэлбэлцэгч биеийн тэнцвэрийн байрнаас хамгийн их холдох цаг 70 цаг гинэ. За үнэн тийм ээ. Системийн нийт механикийн нэрг нь багасж байвал унтрах хэлбэлцэл гэнэ. За энэ үнэн. За тэгэхээр энэ 3 оролт маань гурлаа үнэн байх нь шүү. За 47 дугаар бодлого. Зурагт үзүүлснээр 9 м урттай тэгш өнцөг цуур бүхий шилэн хантай саванд буюу усанд тууштай долгион тархаж чинь. За долгио ийшээ ингэж тархаж байгаа гэсэн үг. Долгионы давтамж нь 500 Гц. Тархаж буй тууштай долгионы урт ба тархах хурдыг ол. За энэ бол
Амархантай хүүхдүүдээ энэ дараа энэ зурааснуудыг харахаар одоо энэний хооронд нэг бүтэн хэлбэлцэл байна гэж ойлгох шүү хүүхдүүдээ. За ижилхэн зурааснуудын хооронд нэг бүтэн хэлбэлцэл байна гэд үзэхээр яг ч нөхдөөдөө энд нэг хэлбэлцэл, энд нэг хэлбэлцэл. За энэ маань энэ зураасны энтэйгээр ихээр ингээд 3 бүтэн хэлбэлцэл байна гэсэн үг. За 3 бүтэн хэлбэлцэл буюу 3 долгионы урт явагдаж байгаа гэсэн үг. Гэт амархан учраас дараагийн болгох руу орё. За энэ ойлгомжтой тийм ээ хүүхдүүдээ. За 49 дугаар бодлого. Атомтой холбоотой доор хэллэгүүдийн аль нь зөв бэ? Ус төрөгчийн атомын электроны орбит нь квантчлагдана. За энэ үнэн шүү хүүхдүүдээ. За юу гэсэн үг вэ гэхээр энд нэг утгатай, энд нэг утгатай. За тэгэхээр энэ утганууд нь нэгэсэндээ квантаар буюу тунгаар ялгаатай гэж хэлж байгаа. Атомын иончлалын энерги абсолют хэмжээгээр электроны холбоос энергитэй тэнцүү. За бид нар одоо хоёр бис хоорондоо шүргэлцэхэд ч юм уу цахилгаанчхийн тулд электрон алдаж авдаг тийм үү. За тэгвэл энэ электроны цөмтөгөө колоны хүчээр таталцж байгаа энерги нь энэ холбоос энерги нь за иончлал буюу ион үүсгэхэд хамгийн бага энерги нь нэгстэй улаан хэллийн утга гэсэн үг шүү хүүхдүүд. За ийм энергиэр электрон давжиж электроныг колоны хүчнээс нь салгаж иончлно гэсэн утгатай. За 3 дахь нь атомын цацрагалтын спектрийн төрөлд шугамн ба судалт спектр багтдаг. За энэ дээр юу гэсэн үг вэ гэхээр хүүхдүүдээ атом нь өөрийн гэсэн бүтэцтэй. За түүнийг цацрагалтын спектрээр таньдаг. За тэгвэл за нааш анхаараарай. Энэ энергийн энэ түвшнөөс энэ бага энергийн түвшин гэсэн. Их энергитэй энергийн түвшин шилжихийн тулд гэрлийг шингээдэг. Харин их энергитэй түвшнөөс бага энергитэй түвшинд очих юм бол гэрлийг цацрагдаг. За тэгвэл энэ гэрэл цацрагалтаар ер нь бол аливаа биетээс цацрагалт явагдчихэдэг. Хүний нүд тэр болгоныг харж чадахгүй. Харин багцаар хэмжих юм бол тэр цацрагалтын спектрээр харж болдог. Тэгвэл атом бүр өөрийн гэсэн спектртэй. Нэгсэндээ хүний хурууны хэшиг атом болгон одоо өөрчлөгдөхгүй дахин давтагдахгүй спектртэй. За спектрийг дотор нь нийл, шугамн, судалт гэж хуваадаг. За нийл спектр нь бол маш их халуун биетүүдийн хувьд яригдана. Атомын хувьд бол шугамн спектр байдаг, судалт спектр байдаг шүү хүүхдүүдээ. За тэгэхээр энэ хариулт маань гуруула үнэн гэдэг хариулт гарна шүү хүүхдүүдээ. За гадаад давхрааны электрон үлдсэн. Энэ амархан бодлого байна. За тухайн агшинд 50 байсан ус төрөгчийн атом лямбда долгионы урттай гэрлийн фотон цацрагсан бол. За гэрэл цацрагж байна тийм ээ. Ус төрөгчийн атом ямар хурд олж авах вэ? За тэгэхээр маш анхаараарай. За Эйнштейний алдарт тэгштгэл энерги бол массыг үржих нь гэрлийн хурдны квадрат. За тэгвэл энэ хоёр томьёогоо хооронд нь тэнцвүүлээд бидний томьёо үүсэж байгаа гэсэн үг шүү. За тэгэд эндээсээ хувирсаар байгаад хурдаа гаргаад ирлээ. Тэгэхээр А шиг хуваах нь лямбда фотоны масс гэсэн үг. А шиг хуваах нь лямбда фотоны масс. За А шиг хуваах нь лямбда фотоны масс гэсэн хариулт A хувьд байна. За 52 дугаар бодлого. За энэ графикийг ашиглаад хагас задрлын үеийг олооч гэсэн байна. За тэгэхээр энд босоо тэнхлэг нь болохоор бөөмсийнх нь тоо, анхны цацрагалтанд ороогүй анхны бөөмийн тоо. За 6 дээрээс эхэлж байна. За тэгвэл эний хагасан задарсан хугацаа гэсэн үг шүү дээ хүүхдүүдээ. За тэгвэл яах юм? 3 гэсэн үг. За тэгвэл энэ дээр харгалц хугацааг нь 4 байх нэ. За бидний хариулт A хариулт байна. За 53 дугаар бодлого. За өгсөн цөмийн урвалын тэгштэйг ажиглан үл мэдэгдэх A болон Z тоонуудыг олооч гэсэн байна.
За нейтроныг энээр тэмдэглэлээ. Гелийн цөмийг альфагаар тэмдэглэсэн шүү гэсэн байна. За бид нар тийм бодлого өгөгдсөн байна тийм ээ. За энэний A болон Z-ийг болно. За тэгэхээр яах юм бэ гэхээр хүүхдүүд ээ. Альфа маань 2 ба 4 гэсэн. За тэгэхээр энд байгаа арифметик нийлбэрүүд нь тэнцэж явах хэрэгтэй. Энтлийнхээ арифметик нийлбэртэй. За жишээлбэл юу гэсэн 9 дээр 4-ийг нэмэхлээр энд 12 дээр 1-ийг нэмсэндээ тэнцэх байх хэрэгтэй гэсэн үг. 4 дээр 2-ыг нэмэхлээр энэ ч 6 дээр 1-ийг нэмсэн. Энэ тоонууд хоорондоо тэнцэх байх хэрэгтэй гэсэн үг. За тэгэхээр бид нар энийг мэдчихсэн учраас энэ хоёр тоон яах юм бэ? Гарна гэсэн үг. За нейтроны хувьд хүүхдүүд дараарай массыг 1-ээр боддог бахан цэнгийн тэгээр боддог. Альфа бөмбөгийн хувьд цэнгийн 2-оор бодно, массыг 4-оор бодно. За тэгэхээр нүүрс төрөгчийн атомын ийм изотоп байх нь бериллихийн ийм изотоп байсан байна. За 54 дугаар бодлого. Цөмийн хүчтэй холбоотой хэлбэрүүдийн аль нь зөв бэ гэсэн байна. Цөмийн хүчний үйлчлэх орон зай маш бага. Үнэн шүү. Цөмийн хүч нь хүчтэй харилцан үржилт багтана. Энэ үнэн шүү. Цөмийн хүч нь нуклоны цэнхийн төрлөөс хамаарна. За энэ бол хамаарахгүй. За 2-1-р бодлого 2-р хэсэг рүүгээ ороод ирлээ хүүхдүүдээ. За хөдөлгөөний тэгштэл өгөгдсөн хурдтгал нь олоорой. Анхны хурдыг олоорой. За 3 секундын дараах хурдыг олоорой. За энэ 3 секундын хугацаанд явсан замыг бас олоорой гэсэн байна. За энэ хугацааны дундаж хурдыг бас олоорой. За тэгэхээр энд хувьсах хөдөлгөөний тэгштгэл учраас хурд нь мэдээж өөрчлөгдсөн байгаа. За энд нэмэх тэмдэгтэй байгаа учраас хурд нь ихсэж өөрчлөгдсөн учраас дундаж хурдыг болох юм байна. За эхлээд хөдөлгөөнийхөө тэгштгэлийг хурдтгал олоорой гэсэн учраас давхар уламжлал авах юм бол хурдтгал гардаг. За тэгэхээр үндсэн тэгштгэлээсээ давхар уламжлал аваад 8 гэж гаргасан байна. За дараагийнх нь хурд болно. За хурд дан уламжлал авч гаргана. За дан уламжлал аваад гаргахаар энэ 8 нь бол хурдтгал, 3 нь бол анхны хурд шүү хүүхдүүд. За дараагийнх нь 3 секунд хугацаанд хурдыг олоорой гэсэн. За тэгэхээр 3 секунд гэхлээр тэгийн хооронд саяны авсан уламжлалын утган дээрээ гаргаад ирнэ. За дараагийнх нь болохоор явах замыг олоорой гэсэн. За тэгэхээр үндсэн тэгштгэл дээрээ хугацаагаа оруулаад бодно гэсэн үг. Үндсэн хөдөлгөөнийхөө тэгштгэл дээр хугацааны 3 секундыг ашиглаад бодно. За дундаж хурд. За дундаж хурд мэдээж бүх явсан замаа бүх хугацаанд хуваадаг. За тэгэхээр бүх явсан зам маань бид нар сая 45-гээ бодцсон. Энийгээ 3 секундэд хуваахаар 15 м/сек гарнаа. 831 литр эзлэгүнтэй битүү савнд 4 мол ус төрөгч 4 атмосфер даралттай оршиж байгаа. Хийн температур, масс, изохороор 2 дахин нэмэгдүүлсэн бол даралтын температурын олоорой гэсэн байна. За мол масс болон 1 атмосфер даралтанд C системийн даралтыг өгсөн байна. За PV тэнцүү ν-RT гэд бид нар мэднэ тийм ээ. Эндээсээ Т-гээ олчихно. За тэгвэл өгсөн тоо утгнуудыг тавих юм бол эхний хийн температур 100 байсан харагдана. За дараа нь масс гэсэн. За масс гэсэн учраас ньютон цүү m-ийг байгаа нь μ гэдэг томьёогоо ашиглаад бодно 8 г байсан байна. За одоо изохороор 2 дахин нэмэгдүүлсэн учраас даралт мөн 2 дахин нэмэгдэж таараа. За ийм учраас 8 атмосфер 4 атмосфер гэсэн бол 8 болно. За тэгвэл изохороор учраас температурч мөн 2 дахин нэмэгдээд 100 маань 200 болно. За 3 дугаар бодлого. За C системд гармоны хэлбэлцлийн хууль өгөгдсөн байна. За далайцыг олох юм байна. 4-1 секундын координатыг олох юм байна. За хурдны далайцыг нь бас олох юм байна шүү хүүхдүүдээ. За тэгээд 4-1 хугацаанд хурдыг олох юм байна. За Т-5 гэд. За тэгэхээр гармоны хэлбэлцлийн тэгштгэлийн энэ хамгийн ихний утга бол далайцаа зааж идэг тийм ээ. За дараа нь яасан бэ хүүхдүүдээ? Координат олоорой гэсэн учраас хугацаагаа тавиад бодчих. За дараагийнх нь хурдны далайц ол гэсэн учраас мэдээж уламжлалыг олно. Уламжлалаасаа гаргаад ирнэ.
хурдны утга олоорой гэсэн. За тэгэхээр хугацаагаа тавиад ботчихноо. За 2010 он дуслаа. Сорилт нь амжилт хүсье хүүхдүүдээ.